За хөөрхөн дүнэр та үлгэр ярьдаг их чинь өнөөдөр улаан малгайд үлгэрээ ярихаар бэлтлээ. Тухлан сууж таалан сонсоорой. Улаан малгайд эрт урдын цагт ногоо модод намуухан найгаж салхи зөөлөн үлээдэг тайван нэгэн ойд жижигхэн байшин байжээ. Тэр байшинд ээжтэйгээ хамт нэгэн бяцхан охин амьдардаг байв. Түүнийг улаан малгайд гэдэг байлаа. Тэр үргэлж улаан өнгийн дулаахан малгай өмсдөг. Тэр малгай нь түүнд маш гоё зохидог байв. Нэгэн өглөө нарны гэрэл цонхоор чимээгүйхэн тусах үед ээж нь зөөлөн дуугаар хэлв. Эмээ чинь жаахан биеийн муу байгаа. Энэ сагстай хоолыг эмээдээ аваачиж өгөөч гэж хэллээ. Улаан малгайд жижигхэн сагсаа авч инээмсэглэн толгой дохив. За ээжээ. Тэр гэрээсээ гараад ойн зүг алгуурхан алхаж эхэллээ. Зам нь нарны туяанд гэрэлтэж навчис зөөлөн шаржигнан шувууд алсаас чимээгүйхэн жиргэн бүх зүйл тайван аюулгүй дулаахан. Тэр алхасаар ой руу гүнзгий орлоо. Гэнэт сүүдэр дундаас нэгэн амьтан гарч ирлээ. Тэр бол чон байлаа. Чонын дуу нам зөөлөн. Сайн уу бяцхан охин? Улаан малгайд айсангүй. Зүгээр л ийдгээр хариулав. Сайн байна уу чонгой? Чон асуулаа. Чи хаашаа явж байна вэ? Охин зөөлөн хариу хэлв. Эмээ рүүгээ хоол хүргэж явнаа. Чон хэсэг бодоод инээх мэд болов. Тэгвэл чи цэцэг төвл эмээ чинь илүү их баярлах байх гэж чон хэлв. Улаан малгайд ойр хавийн сайхан цэцгүүдийг хараад түр зогсов. Тэр цэцэгсийг алгуурхан түүж сагсандаа хийж эхлэв. Тэр эмээгээ баярлуулахаар шийлээ. Тэр үед чон чимээгүйхэн холдож өөр замаар төрүүлж явлаа. Ойн гүнд жижигхэн нам гүн байшин байв. Тэр бол эмээгийн гэр. Чон хаалгыг зөөлөн тогшив. Хэмбэ гэж дотроос сулхан дуу гарав. Би байна. Улаан малгайд
гэж чон хэллээ. Хаалга нээгдмэгц бүх зүйл нам гүм болов. Удалгүй чон орон дээр чимээгүйхэн хэвтэж эмээгийн дүрд хувирсан мэт байлаа. Хэсэг хугацааны дараа улаан малгайд ирлээ. Тэр хаалгыг зөөлөн нээгээд дотогш оров. Өрөөн дотор дулаахан чимээгүй. Эмээ гэж тэр аяархан дуудав. Орон дээр эмээ нь өвдсөн бололтой хэвтэж байлаа. Охин айжууган дөхөж очоод "Эмээ, таны чих яагаад ийм том юм бэ?" гэв. "Чамайг илүү сайн сонсохын тулд." "Эмээ, нүд чинь яагаад ийм том юм бэ?" гэхэд чон "Чамайг илүү сайн харахын тулд." "Эмээ, ам чинь яагаад?" Яг тэр мөчид чон амаа ангаж улаан малгайдыг залгиж орхилоо. Удалгүй ой дундуур явж байсан нэгэн модчин байшингийн ойролцоо ирээд ямар нэгэн чимээ сонсож хаалгыг зөөлөн онгойлгоод дотогш орлоо. Тэр бүхнийг ойлгож сүхээ ганцхан далаагаад чоныг алж орхив. Чонын гидсэн дотроос улаан малгайд эмээ хоёр нь эсэн мэнд гарч ирлээ. Тэгээд тэр хоёр эсэн мэнд уулзсандаа модчинд маш ихээр талархав. Тэр өдрөөс хойш улаан малгайд илүү болгоомжтой болж замаасаа хазайхгүй анхааралтай явдаг болсон юм гинлээ. За, дараагийн үлгэрээр дахин уулзцгаая.